НТV-ийн өргөлжилж байна. Монгол Улсын хөгжлийн банкны тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл нь нийт 10 бүлэг 46 зүйлтэй банкны үүрэг хариуцлагын зохион байгуулалтад зарчмын томоохон өөрчлөлт оруулахар зорж байна. Энэхүү шинжилэл нь олон улсын сайн туршлага стандарттай нийцэх, нээлттэй хараат бус хариуцлагатай хөгжлийн банкны эрх зүйн үндсийг бүрдүүлэх зорилготой юм. Хуулийн төслийн санхүүжилтийг эдийн засгийн үр ашигаас гадна нийгэм байгаль орчин бүс нутгийн хөгжилд үзүүлэх үр нөлөө өгөөжөөр нүүлэх зах зээлтийг тусгасан байна. Мөн хөгжлийн банкыг олон улсын хөгжлийн банкны загвар бүхий байгууллага болгон хөгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлж байгаа хэмээн албатныхаа онцлоо. Тодорхойлбол улсын төсвөөс бие даан санхүүжих боломжтой төслүүдийг санхүүжүүлэхгүй байх, төсөлд оролцохдоо хувийн хөвшилтэд өрсөлдөхгүй, харин түншлэлийн зарчмаар хамтран ажиллах нөхцөлийг бий болгоно гэлээ. Бага хүүтэй, урт хугацаатай санхүүжилтийн асуудал Монголд дутагдаад байгаа. Тийм учраас энэ экспортыг дэмждэг банк болгож шинжилгээний төлөө энэ хуулийн өөрчлөлт бол хийгдэж байгаа. Нэг талаас. Нөгөө талаас экспортыг дэмжиж явахаар хувийн хөвшилтэйгээ түлхүү яриад эхэлнэ, ажиллаад эхэлнэ. Ингээд түлхүү хувийн хөвшилтэй ажиллаад эхлэхээр ил тод байдал хэрэгтэй байна. Нөгөө арын хаалгаар зээл олгодог, хууль бусаар зээл тараадаг, эсвэл зах зээлийг эвдэлдэг. Энэ зүйлээс ангид байхын тулд засаглал өөрөө ил тод бие даасан байх ёстой. Энэ дээр бол энэ хууль нэлээд ахиц гаргаж байгаа. Улс төрөөс аль болохоор ангид болгож байгаа. Хөгжлийн банкыг төв банкнаас экспортын чиглэлээр төрөлжсөн үйл ажиллагаа явуулах арилжааны банкны нэг хэлбэр гээд хэсэг зарцсан байна. Гэвч хөгжлийн банк хуулиндаа өөрөө хөгжлийн банк гэдэг статусаар явж байгаа. Тэгэхээр энэ хоёрын хуулийн хувьд шалгааг нь ярьхгүй бол бидний арилжааны банкны төвшөнд Монгол банк нь үзэгдэх тийм орчинд орсон явж байгаа. Тэгэхээр энийг өөрчлөх хэрэгтэй. Хоёрдугаар арилжааны банкуд мэдээж ашигын төлөө байгууллага, тэр байгууллагууд санхүүжүүлж байгаа төслийн эдийн засгийн ашиг чухал байдаг. Хөгжлийн банкны хувьд бол хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн эдийн засгийн үр нөлөө чухал. Тэгэхээр энэ бол маш өөр хоёр байгууллага ингээд ойлгомжгүйгээр хэвсээр тодорхойлсон учраас аль чиглэл рүүгээ явах нь хөгжлийн банкны хувьд тодорхойгүй байгааг тодорхойлох гэж байна. Чим нь бол яг хөгжлийн төслүүдийг санхүүжүүлнэ гэж заачсан арилжааны банк болон хөрөнгөний зах зээлээр дамжуулж хэрэгжүүлэх боломжгүй тэм төслүүдийг санхүүжүүлдэг ийм банк гэдэг дэлхийн банк өөрөө тодорхойлчихсан байдаг. Тэгэхээр олон улсын энэ зөв жишгүүдийг бид харах ёстой, тодорхойлтыг нь зөв харах ёстой. Үүнээс гадна бид анх хөгжлийн банкыг байгуулад өнөөдөр 10 хэдэн жил болчихсон. Энэ хугацаанд өнөөдрийн бидний гаргасан алдаануудаа эргэж харах ёстой. Тэдгээр алдааг давтахгүй байх ёстой. Хөгжлийн банк шинжиллийн хүрээнд чанаргүй зээлийн хувь хэмжээ 2023 онд 57.38% байсан бол 2025 онд 27.4% болж буурахаар тооцоолжээ. Хөгжлийн банк өрсөлдөөн юу бүтэв?